Шоронгоос нөгөө хоригдлоо 48 цагийн чөлөөгөөр гарна. Гэхдээ тэр буцаж ирсэнгүй. Түүнийг хайхаар очсон мөрдөгч удалгүй энэ бол зүгээр нэг сураггүй болсон хоригдлын хэрэг биш гэдгийг ойлгоно. Учир нь хаагдах ирмэг дээр байгаа энэ хуучин шорон дотор хүмүүсийн булсан нууц одоо хүртэл байсаар байлаа. Энэ бол Time of Death. IMDb дээр энэ кино өндөр үнэлгээтэй биш ээ. Гэхдээ Mr. Voodoo Files зөвхөн олон хүн үзсэн өндөр үнэлгээтэй кинонуудыг сонгохгүйгээр харин хүмүүсийн тэр бүр анзаараагүй ч сонирхолтой түүхтэй кинонуудыг сонгож хүргэж байхаар боллоо. Тэгвэл 2025 оны учир битүүлэг төрлийн Time of Death киноны хувьд энд нэг нууц биш хэд хэдэн нууц давхар нуугдж байгаа. Тэгвэл энэ шорон яг юуг нууж байна вэ? Кино маань Фрэнк Мөрлиг ихээр эхнэр нь аль хэдийн нас барсныг олж мэдсэн ч шатаж буй машинаас хүүгээ аврахаар зөхрөнгөө барж буйгаар эхлэнэ. Үйл явдал 1987 оны 12 дугаар сард Сенекар ээж чангад дэглэмтэй хорих анги Таад Лавлинг хэмээх хоригдолд шоронгийн зөвлөлөөс 48 цагийн чөлөө олгох шийдвэр гаргаж үүнийг шоронгийн дарга Бола руу зарлаж байгаагаар үргэлжлэнэ. Сенекар ээжээс гарахын өмнө өөр нэгэн хоригдол Таадад хандан тэр чамайг гадаа байхад ч гэсэн үргэлжил харж байх болно гэж сануулах ба хэнийг хэлж байгаа нь тодорхойгүй. Таадыг шоронгоос дагуулan гаргахад түүнийг досож авах хэн ч ирээгүй байх ба харуул түүнд такси олохын тулд хаашаа явах ёстойг нь зааж өгөв. Шорон дотор өөр нэгэн хоригдол жихэд таглан хэвтэнгээ хачин чимээ шуугаанд ихэд шаналж байгаа нь харагдана. Үйл явдал цааш White Oak засан хүмүүжүүлэх анги руу шилжинэ. Тэнд засан хүмүүжүүлэхийн ажилтан Фрэнк Морли болон түүний хамтран ажиллагч Алан Морфи нар тус байгууламжийн нөхцөл байдал муутсан тул үйл ажиллагааг нь бүрэн зогсоохоор бэлтгэж байв. Хоригдлуудыг өөр шорон руу шилжүүлж байгаа нь тус шоронгийн даргын бухимдлыг төрүүлнэ. Дараа нь Фрэнк эмч найз хамтран амьдрагч Эдисонтэй уулзаж хоригдлуудын эрүүл мэндийн талаарх тайланг авав. Фрэнк Эдисон нар хайрын харилцаатай болжээ. 2 жилийн өмнө гарсан ослоор эхнэрхүү хоёроо алдснаас хойш Фрэнк сэтгэлийн шаналлаа давж гарахын тулд арх тамхи хүчтэй эм бэлдмэлд донтсон байна. Фрэнк өөрийн ажилдаг засан хүмүүжүүлэх төвчөнд найз болох комиссар Пэдтэй уулзаж байгаагаар үйл явдал үргэлжлэнэ. Пэд түүнд Сенекар ээжийн шинээр хэрэгжиж эхэлсэн чөлөө олгох хөтөлбөрийн дагуу гарсан нэг хоригдол сураггүй алга болсныг дуулгав. Мөн хуучин шоронгийн ажилчид болон хоригдлуудаас олон гомдол ирснийг хэлнэ. Пэт энэ явдал зүгээр тохиолдлоо. Эсвэл илүү том асуудлын нэг хэсгүү гэдгийг тогтоохын тулд Фрэнкээр шуурхай үнэлгээ хийлгэхийг хүсэх ба Фрэнк энэ хэргийг Ааланд даатгахыг санал болгов. Учир нь тэрээр Аалныг энэ хариуцлагатай үүргийг хүлээхэд бэлэн болсон гэж үзжээ. Улмаар Пэт зөвшөөрч дараа нь Аалан Фрэнкэд талархал илэрхийлэн итгэлийг нь алдахгүй гэж амлана. Маргааш нь Аалан Сенекар ээж шорон руу очиж Ахмад Дейл болон шоронгийн даргын туслах Хектор нартай уулзав. Тэд Аалныг ямар зорилгоор ирснийг нь хэдийнэ мэдчихсэн тул харуулууд түүнийг дагуулan шоронгийн даргатай уулзуулахаар авч очино. Үүнээс 5 хоногийн дараа Рэж дэм буудалд барилж байсан Аалан Фрэнкийн дуут шуудан руу хэд хэдэн мессеж илгээнэ. Тэрээр шоронд нэг л хачирхалтай зүйл болоод байгааг мэдэрсэн бөгөөд 1970-аад онд тэнд болсон цаазаар авах ялын талаар дурдж Фрэнкийн тусламж нь хэрэгтэй байгааг хэлнэ. Дуут мессеж үлдээснийхээ дараа Аалан дэм буудлын гадаа машины гэрэл гарахыг анзаарна. Гэвч гадагшаа гарч шалгахад хинч байсангүй. Энэ хооронд шоронд Микс гэх хоригдол өөрийгөө гэмтэн зусаалдаж эхлэхэд өрөөнийх нь хоригдол сандарч харуулуудыг дуудан хашгирав. Энэ хооронд дэм буудалд байсан Аалан Вайнанд тухайлж радио сонсон амарч байхдаа нууцлаг нэгний халдлагад өртөж тогонд зохиулж амиа алдлаа. Маргааш нь Аалныг нас барсан тухай сонссон Фрэнк Риж дэм буудалд ирнэ. Цагдаагийн ажилтнууд аль хэдийн хэргийн газарт ирсэн байх бөгөөд Аалны цогцыг авч явж байлаа. Хэдийгээр ийм зүйл болсон ч Фрэнк дэрэгдэн байсан Пэтэд хэргийн мөрдөн байцаалтыг өөрөө үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа хэлнэ. Аалны үлдээсэн дуут мессежүүдэд үндэслэн тэрээр үххийнхээ өмнө маш чухал зүйл олж мэдсэн гэж үзэж байв. Гэвч тэдний яриаг гэмтэргийн газар дээр зогсож байгааг нь сануулсан бүдүүлэг цагдаагийн дарга таслана. Дараа нь Фрэнк Аалны үхлийн талаар Элисонд дуулгав.
Элисэн хэвлэлээр мэдээлсэн үхлийн шалтгааныг бодиттой зүйл гэж итгэхэд бэрх гэж үзэгч Фрэнкэд үнэн мөннийг заавал олж тогтооно гэж амлана. Инхүү Фрэнк Сенека Рич шорон руу хөдөлж Дейл Хектор нартай уулзах бөгөөд Дейл түүнийг дагуулan шорон руу орлоо. Фрэнк шоронгийн дарга Боларутай уулзахад тэрээр аалны үхэлд гүн эмгэнэл илэрхийлж энэ явдал үнэхээр золгүй явдал байсан уу гэдэгт эргэлзэж байгаагаа хэлнэ. Лару Ааланыг ганцаардлын улмаас өөрийн амийг игүтгсэн байж магадгүй. Сүүлийн үед хачин ашиглаж байсан хэмээн таамаглахад Фрэнк үүнийг ор үндэсгүй таамаг хэмээн няцаана. Удалгүй тэд Фрэнкийн ирсэн үндсэн зорилгын талаар ярилцаж Лару оргосон хоригдлыг олж бариасаа гэж хүсэж байгаагаа хэлээд Фрэнкээс шоронгийн таларх дүгнэлтийг бүрэн дуусгахыг хүсэж Сенека Рич шорон нь тэдний гэр бүлийн үе уламжлагдсан өв бөгөөд аавас нь түүнд уламжлан үйлдсэнийг тайлбарлана. Иймээс шорон хаах шийдвэр гаргахаас өмнө үүнийг харгалзан үсхийг Фрэнкээс хичээнгүйлэн хүсэв. Уулзалтын дараа тэтгэвртэй гарахад ойрхон байгаа Дейл Фрэнкэд шоронг танилцуулахаар дагуулж явна. Би блок зогсолбороор явж байхдаа Дейл Фрэнкийг хяналтын өрөөнд аваачих бөгөөд Фрэнк хяналтын зарим дэлгэцүүд ажиллахгүй байгааг анзаарна. Сүүлийн үеийн аюулгүй байдлын шинжилтийн улмаас зарим камера унтраасан гэж Дейл тайлбарлав. Дараа нь Дейл түүнийг одоо ердөө ганцхан хоригдол үлдээд байгаа шоронгийн сэтгцийн дасгийн хаалттай хэсэг болох С блок руу дагуулж очино. Өнөөх ганц хоригдол нь үүнийг зогсоогоо төгөөч хэмээн дасралтгүй орилох Микс байх ба түүнийг интийн орилоонд зочсон Фрэнк барьж байсан үзгээ Миксийн өрөөрөө санамсаргүй унгаачихна. Миксийн ааш аран шинг сайн мэдэх Дейл Фрэнкэд түүний хэлсэн ямар ч зүйлийг ноцтой хүлээж авахгүй байхыг сануулад тус блокоос гарлаа. Дараа нь ариун цэврийн өрөөнд Фрэнк хоолон нүхнээс урсаж байгаа цус мэт зүйлийг хараад цочирдана. Гэвч тэр нь замаг төдий зүйл байсан ба тэрээр зүгээр л хий юм харж төсөөлснөө удалгүй ухаарна. Ингээд Дейл Фрэнкийг шоронгийн цаазаар авах ялтай хоригдлуудын байрлах Д блок руу аваачна. Тэнд мөн л ганцхан хоригдол үлдсэн байв. Блокийн төгсгөлд 10 хэдэн жил ашиглагдаагүй хуучин цаазаар авах өрөө байх бөгөөд түүний ойролцоо хуучин хоригдлуудын архивыг агуулсан архивын шүүгээ байв. Шоронтой бүрэн танилцаж дуусныхаа дараа Дейл Фрэнкэд шоронгийн түлхүүрийн цуглуулгыг өгөөд ажлаа үргэлжлүүлдэггээд түүнийг үлдээгээд явна. Фрэнк хэрэгээ бүрэн мөрдөж дуусах хүртлээр Риж дэм буудалд байрлахаар нүүж очих бөгөөд тэр шөндөө Ааланы үхэлд сэтгэлэн зовнин унтаж чадахгүй тарчлана. Маргааш нь Фрэнк Ааланы зогцолцсон өрөө рүү очиж Ааланы судалгааны материалуудыг шүүж үзэж байхдаа Аалан жохом юу олж мэдсэнийг гайхан мөн тэндээс нэгэн дүлхүр олж авна. Дараа нь Дейл Фрэнкийг 19 хоригдол оршуулгдсан шоронгийн оршуулгын газарт дагуулж очив. Фрэнк нэр хаяггүй нэгэн содон дүнсгэр булшийг анзаархад Дейл шоронгийн дарга 1978 оноос эхлэн оршуулгын газарт нэр тавихаа болсон гэж тайлбарлав. Тэр булш нь уг байгууламжид цаазаар авахулсан хамгийн сүүлийн хоригдол Дастон Ривсийн цогцос оршин байгаа газар гэлээ. Дастон Ривсийн хэргийн материалыг ухаж байхдаа Фрэнк Д блокийн цорын ганц хоригдол залбирч буй чимээг сонсно. Тэрээр хоригдолтой ярилцахаар очиход Кларк Фрэнкэд зэрэгэлдэх өрөөнийхөө тухай ярьж түүнийг Сенека Рижийн жөтгөр гэж нэрлэдэг болохыг хэлв. Түүний хэлснээр шоронгийн дарга нар хүртэл тэр өрөөнд ойртохоос айдаг байжээ. Түүнчлэн Аалан энэ шоронд юу болоод байгааг ойлгож үххийнхээ өмнө бүх эвлүүлдэг тоглоомын хэсгүүдийг эвлүүлж чадсан байсан гэж хэлнэ. Буцаж буудалдаа ирээд Фрэнк эмээ ууж байхдаа нас барсан хүүгээ гинэт харлаа. Дараа нь тэрээр Элисэнтэй утсаар ярьж хий юм харахад хүргэдэг эмийн талаар ярилцаж байтал буудлын гэрэл гинэт унтрана. Фрэнк шалгахаар гадагшаа гарч асуудал таслуураас болсныг мэдээд засахаар явна. Барилгын ойр орчмыг шалгаж байхдаа тэрээр оргосон хоригдол таад даавлангийн цогцсыг оллоо. Фрэнк таадыг бусдын гарт амиргдсан байж магадгүй гэж сэжиглэх боловч цагдаагийн дарга үүнийг итгэхэд бэрх хэмээн үзнэ. Фрэнк Аалны үхлийн талаар асуухад дарга хариулахаас татгалзаж сэдвийг өөрчлөв. Таадын цогцсыг шоронгийн морг руу авч очсны дараа Микс сэтгэл санааны гүн хямралд орсон харагдана. Фрэнк Элисн рүү залгаж бүх зүйлийг хэлв. Тэрээр сэжигтэй нөхцөлд нас барсан хүмүүсийн цогцост задлан шинжилгээ хийхэд нь туслахыг хүсэх ба Фрэнк бусад боломжит хувилбаруудыг санал болгосон ч Элисэн шоронд өөрөө ирж цогцост үзлэг хийх нь задлан шинжилгээг үр дүнтэй хийх ганц арга зам гэж зүтгэсээр ирлээ.
Дараа нь хуучин цаазаар авах өрөөнд байхдаа Фрэнк хамгийн сүүлд цаазаар авахулсан хоригдлын хий үзэгдлийг харах бөгөөд тэрхүү үзэгдэлд нэгэн санваартан түүний төлөө залбирч байв. Гэнэт Фрэнк яг ижил мөргөлийн үгийг Си блокоос Миксийн амнаас гарахыг сонсож түүнтэй ярилцахаар очино. Фрэнк түүнээс энэ залбирлыг хаанаас сурсныг асуухад айдсаар дүүрсэн Микс өөрийг нь өөр байгууламж руу шилжүүлэхийг хэрхэвч зөвшөөрч болохгүй хэмээн Фрэнкээс хичээнгүйлэн гуйна. Гайхсан Фрэнк яагаад гэж асуухад Микс таад шоронгоос гарах нь өөрийг нь үхэлд хүргэнэ гэдгийг мэдэж байсан гэж хэлв. Тэгэд Фрэнкэд тэд намайг шилжүүлвэл би ч гэсэн үхэх болно гэж сануулгах ба яг тэр агшинд Микс өөрийнхөө жихийг үзгээр сүлбэн гэмтэн. Миксийг эмнэлгийн хэсэг рүү яаралтай хүргэж эмч гэмтсэн чихийг нь эмчилж байхад тэрээр ямар нэгэн зүйл өөрийг нь авахар ирж байна гэж дасралтгүй давтан ярьсаар. Фрэнк түүнд энэ бүхэн ердөө түүний толгой доторх бол бодол төдий зүйл гэж тайвшруулахыг хичээх боловч Микс уурлаж өөрийгөө солиотой биш гэж зүтгэн. Эмч түүнд тайвшруулах тариа хийх үед Микс Фрэнкэд өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдох юм бол энэ бүхэн зөвхөн Фрэнкийн буруу байх болно гэж сануулна. Удалгүй Миксийг өөр байгууламж руу шилжүүлэх тушаалыг шоронгийн дараага боолаар өгсөн нь тодорхой болов. Учир нь өөр байгууламж түүний эмнэлгийн тусламжийн хэрэгцээг хангах илүү сайн тоног төхөөрөмжтэй аж. Фрэнк Ларууд өөрийнх нь зөвшөөрлгүйгээр ямар ч хоригдлыг шилжүүлэх ёсгүй гэж хатуу анхааруулна. Дараа нь Фрэнк таатуулан Микс нарын талаар судалгаа хийж тэд өмнө нь шоронгийн сэтгцийн дасагт хамт ажиллаж байсныг нь олж мэднэ. Гэсэн хэдий ч Дейл түүнд тэд ямар ч садан төрлийн холбоогүй гэж хэлв. Салхинд гарах үеэрээ Дейл Фрэнкэд Ларагийн хүү Жейкобын талаар ярьж өглөө. Жейкоб шоронд харуул хийдэг байсан ба нэг өдөр хоригдлуудын дунд зодон болж тэрхүү үүмэний үеэр нэг нь Жейкобын хоолойг зүссэн ажээ. Улмаар Жейкоб амьд үлдсэн ч дахин хизээч дуугарч чадхааргүй болсон байна. Тэр шөнө Фрэнк гэр бүлийнхэн амийг авч чадсан автомашины ослын тухай хар дарж зүүдлэн. Зүүдэндээ тэрээр эхнэр хүү хоёртойгоо машиндаа явж байхад нь нууц амаргийн харилцаатай байсан Элисноос дуудлагууд тасралтгүй ирж байлаа. Түүний эхнэр энэ харилцааг мэддэг байсан бөгөөд Фрэнк эхнэртэй тэдний харилцаа нэгэнт дууссан гэж хэлв. Уцаар ярьж байхдаа анхаарал нь сарнсан Фрэнк өөр нэгэн машиныг мөргөж аимшигтай ослыг гаргажээ. Маргааш нь Фрэнк Дастин Ривсийн тухай мэдээлэл, зураг, хэрэгээ хүлээсэн дууны бичлэг бүхий хайрцагийг олж авна. Фрэнк бичлэгийг сонсоход Ривс хотын дараагаас мөнгө нэхэмжлэн хүүг нь барьцаалж улмаар амийг нь хөнөөсөн гэдгээ хүлээж байв. Ривс барьцааны мөнгийг цуглуулсны дараа ч хүүхдийн зохицсыг нуусан гэдгээ хүлээн зөвшөөрөх бөгөөд бичлэгийг сонсож байхдаа Фрэнк энэ бүх үйл явдлыг өөрөө хажууд нь нүдэрэ харж байгаа мэт тод томруунаар харна. Сенекаrijийн зүтгэр гэж нэрлэгддэг өрөө нь Дастин Ривсийн хуучин өрөө байсныг Фрэнк хожим олж мэдэх бөгөөд Кларк үүнийг батлана. Кларк түүнд угаалгын өрөөний хуучин зэвэрсэн зэс утаснуудаас болж ийм зүйл болж байгааг тайлбарлана. Мөн тэрээр шоронд ирэхээс өмнө захилгаанчин байснаа хэлдэг ба Фрэнк асуудлыг шалгахаар очих үед хоолойноос гэнэт хий алдагдаж Фрэнк ухаан алдан унлаа. Буцаж босохдоо тэрээр хоолойно зүсэгдсэн шоронгийн харуулын дүрийг олж харна. Фрэнк хожим Дейлээс уг харуулын талаар асуухад Дейл түүнд уг харуул нь хоригдлуудын дунд олон дайсантай байсан Блай гэх харуул байсан гэж хэлнэ. Яриагаар бол Жейкоб Ларуу түүний үхэлд буруутай байсан гэгдэгч хизээч зохиох мөрдөн байцаалт явагдаж байгаагүй тул энэ түүх үнэн биш гэж магадгүй гэж нэмж хэлв. Хэргийг үргэлжлүүлэн судалж байхдаа Фрэнк офицер Блай зэвсгэлсэн халдагчтай тулгарх үедээ ам өргөцснийг олж мэднэ. Мөн угааллага Дастин Ривсийг цаазаар авах үедээ ойролцоо 1 цаг хугацаанд болсныг тогтоов. Дараа нь Фрэнк хуучин цаазаар авах өрөөнд зочилж захилгаан санал дээр Ривсийг цаазаар авч явах үеийн дүрсийг нь дахин тод харна. Үүний дараа тэрээр хүчтлийн өрөөнд орж таслуурын хайрцаг шатсныг олж харав. Мөн түүний ойролцоогоос асаагуур оллоо. Фрэнк Ривсийн өмнөх өрөө рүү ороход хаалга нь гинт тасхийн түгжигдэж түүнийг дотор нь түгжиж орхив. Хэдийн шөнө болсон харуул хамгаалалтай байхгүй тул тэрээр өглөө болтол тэрхүү хүйтэн өрөөнд хонхосоор аргагүйд хүрлээ. Тэр шөнө Фрэнк сэрж эхнэрийнхээ шатсан дүр зургийг харж зочирдох ба удалгүй ердөө хийм харснаа ухаарна. Маргааш өглөө Дейл Фрэнкийг өрөөнөөс гаргахад нь туслах бөгөөд Фрэнк тухайн өдөр Миксийг шилжүүлэхээр төлөвлөж байсныг санан гадагшаа яаран гарлаа. Шилжүүлэг яг эхлэх гэж байтал Микс гэнэт аимшигтайгаар таталт өгөн амнаас нь цагаан хөөс сагаран минутын дараа амиа алдана.
Хожим нь Элисэн Фрэнк дээр шоронд ирж тэдний ярианы үеэр Фрэнк шоронг хаах шаардлагатай байж магадгүй гэж хэлнэ. Гэсэн хэдий ч тэрээр Алан үнэнд маш ойрхон байсан гэж итгэж байсан тул эхлээд тэнд жухам юу болсныг олж мэдхийг хүсжээ. Фрэнк Элиснийг Микс Тат нарын цогцост үзлэг хийлгэхээр морг руу авч явлаа. Эмнэлгийн яралтай тусламжийн тайлангаар Микс зүрхний шигдээснээс болж нас барсан гэж гарсан ч Фрэнк энэ тайлбарт итгэхгүй л байлаа. Түүнчлэн Тад руу араас нь дайрсан шинжтэй байсан тул түүний үхэлд ч сэжигтэй зүйл байгаа гэж таамаглаж байв. Шоронгийн журмын дагуу Тад 48 цагийн чөлөө авсныхаа дараа таксинд суух ёстой байсныг Фрэнк олж мэднэ. Гэвч шоронгийн дарга үүнийг хизэж зохион байгуулаагүй байсан нь Фрэнкийн сэжгийг улам бүр төрүүлнэ. Элисэн зохицнуудад задлан шинжилгээ хийж эхлэх бөгөөд Фрэнк мөрдөн байцаалтаа үргэлжлүүлсээр. Судалгааныхаа үеэр тэрээр хохирогчийн гэр бүл Дастин Ривсийг цаазаар авч байгааг харж буй дүрсийг үзнэ. Фрэнк хуучин цаазаар авах өрөөнд иргэн очиж тэнд видеокамер суйрлуулсан байсныг олж харав. Ингээд тэрээр шоронгийн дарга Ларутай нүүр тулж Ривсийг цаазаар авч буй бичлэгийг шаардна. Шоронгийн дарга Лару хоригдлуудыг цаазарах үйл ажиллагааг хууль бус байсан тул хизээч бичиж байгаагүй гэж зүтгэв. Фрэнк түүнд итгэсэнгүй. Лару түүнийг зогсоохыг хичээсэн ч тэрээр шоронгийн даргын өрөөг нэгдгүй шалгаж эхэллээ. Эцэст нь Фрэнк нэгэн түгжээтэй шүүгээг олж түүнийг онгойлгосныхоо дараа хэд хэдэн видео хуурцаг олох бөгөөд тэдний дунд Дастин Ривсийн нэртэй хуурцаг байв. Фрэнк бичлэгийг тоглуулж Ривсийг цаазаар авахар бэлтгэж байгаа үйл явцыг үзнэ. Гэвч цаазаар авах ажиллагааны үеэр цахилгаанаас гинэт хүчтэй очиж гарч гэрэл тасарлаа. Дэлгэц харах хуулснаас хойш 30 минутын дараа цаазаар авах ажиллагаа үргэлжлэн Ривсийг эцэст нь захилгаан сандал дээр цаазаар авчээ. Фрэнк Кларкийг даслуурын хайрцгийг оролдож Ривсийн цаазаар авах ажиллагааг саатуулсныхын төлөө түүнтэй уулзаж тодруулсан боловч Кларк яагаад тийм зүйл хийснийг ойлгож чадахгүй хэвээр байв. Дараа нь Кларк Тад Микс нар бүгд сэтгцийн дасагт хамт ажиллаж байсан нь тодорхой болно. Тэдний төлөвлөгөө бол цахилгаан тасарсан асуудлыг засах хүртэл Ривсийг тэнд байлгах явдал байв. Фрэнк тэднийг хэн нэгэнд мэдэгдэхийг хүсээгүй нэгэн нууцыг нууж байсныг ухаарах бөгөөд Тад Микс нар аль хэдийн нас барсан тул Кларк дараагийнх нь өөрөө гэдэгт итгэлтэй байв. Ижил тавилантай нүр тулахыг хүсээгүй тэрээр амиа хорлохын тулд үзүүрлсэн төмөр шүүг ашиглан Фрэнкийн нүдэн дээр амиа ээгүүтгэн хожим Лару энэ явдалд Фрэнкийн хайнга байдлыг буруутгаж мөрдөн байцаалт дуусах хүртэл шоронг хаах шийдвэрээ дахин бодож үзэхийг санал болгоно. Гэсэн хэдий ч Фрэнк сүүлийн хэдэн өдөр харсан бүх зүйлийнхээ дараа уг байгууламжийг хаах хангалттай олон шалтгаан байгаа гэж хариулна. Тэрээр Ларуд маргааш хоригдлуудыг шилжүүлэх автобуснууд ирэх тул бэлтгэлтэй байхыг сануулав. Буудалд буцаж ирэхэд Элис нь тэндээс явахыг санал болгох боловч Фрэнк шоронгийн дарга ямар нэгэн зүйл нуун дарагдуулж байгаа ба тэр зүйлийг заавал олж мэдэх болно хэмээн явхаас татгалзана. Маргааш нь хоригдлуудыг шилжүүлэх автобуснууд ирж хоригдлуудыг Синекарэж шоронгоос гаргав. Угаалгын өрөөнд байхдаа Фрэнк ханны зарим эвдэрхий хавтангуудыг анзаарч тэдгэрийг авсны дараа ханны цаана нууц зай дотор нь түгжээтэй металл хаалга байгааг олж харна. Аалны өрөөнөөс олсон түлхүүрийг ашиглан Фрэнк хаалгыг онгойлгож энэ нь нууц оргох зам байсныг олж мэдэв. Дараа нь тэрээр офицер Блайд Ривс мөнгө амласан тул түүнд нууцаар ороход нь тусалж байсан дүрсийг харна. Гэвч Ривс Блайс урвж нууц гарцаар орохоос өмнө түүний хоолойг нь гэнэт зүсжээ. Үүнийг ойлгосныхоо дараа Фрэнк Дейлд цаазаар авахулсан хүн Дастин Ривс биш байсныг хэлнэ. Ингээд тэд оршуулгын газар руу очиж Фрэнк Ривсийн шарлыг нь ухаж эхэллээ. Энэ үед задлан шинжилгээний хариу гарч Микс зүрхний шигдээсээс болж нас бараагүй. Харин түүнийг хордуулсан болох нь тодорхой болно. Татын өхлийн шалтгаан нь тархины гэмтэл, хүзүүний хуурал байв. Аль ч үхэл амиа хорлолт байгаагүй бөгөөд энэ нэгдгэр үхлүүд нь Кларкийн үхэлтэй ямар нэгэн байдлаар холбоотой болохыг илтгэж байв. Фрэнк шарлыг ухаж доторх үлдэгдлийг нь гаргаа авахдаа дахин нэг хий дүрс харна. Уг үзэгдэлд тэрээр цаазаар авахулсан хүн бол үнэндээ Джейкоб Лару байсныг олж мэдэв. Ривсийг цаазаар авах эхний бүтлгүй туршилтын дараа офицер Блай Джейкобыг захилгаан сандал дээр Ривсийн оронд суухад хүргэжээ. Фрэнк энэ мэдээлэлээ Дейл Элисэн нартай хуваалцаж Ривс хэрхэн тус байгууламжаас орохсныг тайлбарлана. Джейкоб Лару ярьж чаддаггүй байсан болохоор
өөрийгөө гэдгийг хэлж чадаагүй бололтой. Лара өөрийн хүүгээ мэдлгүй цаазар авсан ба үннийг нуун дарагдуулахын тулд тэрээр хүү Жейкобынхоо зохицыг Ривсийн байх ёстой байсан булшинд оршуулж чухам юу болсныг хинч мэдэхгүй байх бүхэл арга хэмжээг авсан байв. Энэ хооронд шоронгийн даргын туслах Хектор сэтгэлийн шаналд авсан Ларуутай ярилцахаар очиж одоо уг байгууламжийг орхин явах цаг болсныг хэлнэ. Гэвч Ларуу Жейкоб эргэн ирсэн гэж зүтгэн явхаас татгалцгаад Хектор Жейкоб түүнийг үзен яддаг байсан шүү дээ гэж хариулсан нь Ларуугийн уурыг улам бүр хүргэнэ. Удалгүй буун дуу сонсогдож Фрэнк Дэйл Элиснаар Ларуугийн өрөөрөө яаран очицгоолоо. Шаналсан шоронгийн дарга Жейкоб хаана байгааг асуухад Фрэнк Жейкоб удаан хугацааны өмнө нас барсан бөгөөд түүний зохицос одоо ч шоронд байгаа гэж хэлнэ. Гэвч Ларуу үннийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах бөгөөд Фрэнк Ларууд чи үннийг мэднэ шүү дээ гэж хэлнэ. Ларуу санамсаргүйгээр өөрийн хүүгээ өхөлт хүргэсэн бөгөөд үүнээс хойш энэ бүхнийг нуун дарагдуулсаар иржээ. Энэ бүхэн таадаас эхэлсэн. Учир нь таад үннийг мэдчихсэн бөгөөд шоронгоос гарсныхаа дараа үннийг дэлгэх гэж байж. Тиймээс Ларуу түүнийг хөнөөсөн байна. Тэрээр мөн юу болсныг олж мэдсэн Микс Кларк Алан нарагч мөн хөнөөжээ. Зочирдсан Ларуу буу гаргаж ирэн Фрэнк рүү буудах боловч Дэйл урдуур нь орж суманд нь оногдно. Фрэнк Ларууг тайвшруулахыг хичээж бүх зүйл ингэж төгсөх албагүй гэж хэлнэ. Тэрээр өөрөө хүүгээ алдаж байсан тул хүүгээ алдахын зовлонг ойлгож байгаагаа хэлв. Гэмшилдээ шаналсан Ларуу өрөөнөөс гарч хүүгийнхээ цогцсон дээр очин дараа нь өндөр хүчтэлийн өрөө рүү очиж унтраалгыг залгав. Ларуу юу хийхээр төлөвлөж байгааг ойлгосон Фрэнк шархатсан Дэйлд тусалсанд нь талархал илэрхийлээд түүний араас ухасхийн. Элисэн өрөөнөөс гарахдаа Хекторийн зохицыг олж харах бөгөөд энэ Ларуу түүнийг буудан хөнөөснийг илтгэн. Энэ хооронд Ларуу Фрэнкийг архивын шүүгээний өрөөнд түгжиж цаазаар авах өрөө рүү очлоо. Фрэнк түүнийг амиа игүүтгэхгүй байхыг гуйж энэ нь хүүг нь эргүүлж авчрахгүй гэдгийг хэлнэ. Гэвч Ларуу түүнийг үл ойшоон өөрийгөө захилгаанд зохиулж биеийн шатан амиа алдав. Үүнд сэтгэл дундуур байсан Фрэнк гэр бүлийнх нь амийг авч одсон ослыг санан дурсан. Өнгөрсөн тэрээр эхнэр нь аль хэдийн нас барсны дараа шатаж буй машинаас хүүгээ аврахаар хичээх боловч хэтэрхий оройтсон байсан ба машин дэлбэрч хүн амиа алджээ. Энэ үед Элисэн цаацрах хөрөөний доорх досны тасалгаанд галдархсныг мэдэлгүй Фрэнкийг хайсаар очино. Тасалгаа дэлбэрч хагарсан шилний хилтерхий түүний хөлийг нь онож хүнд гэмтээлээ. Фрэнк шилийг хагалж Элисэн рүү очин түүнд туслав. Харамсалтай нь түүний доорх шалан цөмөрч тэрээр тосны тасалгаа руу унлаа. Хөдөлж чадахгүй болсон Фрэнк Элисэнд өөрийг нь үлдээгээд явахыг захих бөгөөд хэдэн минутын дараа тэрээр галд автна. Сэтгэл нь шимширч шаналсан Элисен гал сөнөгчд болон цагдаагийн ажилтнууд хэргийн газарт ирэх үед шатаж буй байгууламжаас доголсоор гарч ирлээ. Цагдаагийн дарга Элисэнд тусалж эмнэлгийн тусламж үзүүлэхээр аваад явах ба явхдаа Элисен гараа хэвлий дээрээ зөөлөн тавьснаар Фрэнкийн хүүхдийг тээж байгаа нь тодорхой болсноор кино маань төгсдөг.